За мэдсэ байцгаанууд гэр шинхэн бичлэгтэй тавтай морил. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр нэх олигтой юм хүргэхгүй. Яагаад гэвэл би энэ удаад ингэж бичлэг хийгээд дахиж бичлэг хийхээ болсон. Миний YouTube хаягаар руу ерөнхийдөө комментоор маш их хараал орж ирсэн байгаа. Намайг битгий бичлэг хийгээд. Тийм болохоор би дахиж бичлэг хийхгүй. Тэ зүгээр малаа харуулсан тийм өдөөний мал. Гэт байхгүй юу те? Тэгэл бичлэг хийхээ болчдөг бол те. Гоё л биш те, амар л биш те. Гэтэ яагаад тиймэрхүү комментуудыг би нэг өөртөө амар хүн дээр тусаж авдаггүй вэ гэвэл 2022 оны 12 сарын 21-ний өдөр мөнх тунх ямар нэг юм аварсан нь бүрийн хэмжээний киноны нээлт болоо би тэнд нь очиод бүр ингээд нээлтэн дээр нь юм өрлөггүй ижиж үзэж мүдснэ тэр тухайн үеийнхээ реакшнаараа ярилцлага өгсөн байдаг байхгүй юу? Тэр ярилцлагын бичлэг мөнх тунхын албан ёсны пэйж дээр 2023 оны 1 сард нийтлэгдээд бүр юм 500 хэдэн мянган үзэлттэй 600 гаруй комменттэй бүр амар тухайн үедээ намайг жинхэнэ амар дийсэлсэн комментууд орж ирсэн байдаг. Тэгээд ер нь тэр үеэс хойшоо би нэг тийм коммент анхаарахаа болчихсон юм. Тэгээд тэр тухайн үеийн комментуудаас хамгийн амар байж болох надад амар хүн дээр тусч магадгүй байх байсан. Тийм хүн дээр тусах магадaltaй байсан 10 комментиг би та бүхэнд одоо ингээд уншиж үзүүлэх гэж байна тий. Тэгээ бичлэг эхлэв лайк болоо subscribe хажууд нь л хонхон дээр дарахаа битгий мартаа. За тэгэхээр эхний коммент нь баяр цэг баяр лавг. За шаа 17 настай би байрны лизинг бодоод явж байхад манай үеийнхэн яагаад байгаа юм бэ? Бүр гутарчлаа. Би тухайн үед 17-тай кино үзсэн. Тэгээ одоо би 20-тай байхгүй. Тэнгүүдээ 20-тай мөртлөө та нарт одоо харуулъя. Тэр хүн байрны лизинг бодоо явж байгаад би гэртээ ингээд шинэ хоогийн фигурыг аваад ингээд байж ин. Кунпу панда энд ингээд тавьчих. За дараагийн коммент. Леванантэд болоо нас ахих тусам энэ хүний хувьд тарих өгч штт. Гантимүүлэн сэтгэлэн сайхан юм да. Тийм ээ, миний сэтгэлээ сайхан юм да. Энэ цэг бэлгүүдээ. Би нэг маркетинг байгаасай л гэж найдаж байна. Ингэхдээ яг үндэ маркетинг биш биш. Эс мөн хүслэн хэдийг өгсөн болдоо хөөрхий. Хэдийгч өгөөгүй. Уугна HR 20 настай залуу мөнх тунх үзээд уйлах гээд театрт сууж байх нь зөв ч юм уу буруу ч юм уу? Би энэ үед 17 тай байсан. Одоо би 20 хүрчээд байна. Тэгээд би энийг авсан хар заяо. Энэ хөөрхөн юм Кунпу пандагийн фигурыг авсан мэддэг та нар. Яах юм та нар? Чадахгүй ш та нар. Чадахгүй заяо. LKLD ямар янгийн хоолойтой юм бэ? Ахахаха гэсэн чи энэ коммент 793 хахатай дангаараа амар. I don't understand. Би тийм янгийн хоолойтой юм манайхаа. Бат гэрэл золж жаргал. Залуу арай л тэнэг байна. Зөв зөнхгүй одоо энэ харж гинэ. Хаа. Энэ харж гинэ. Everybody is going for fight day. Хөө. Ха. Гэцэг санчир. Писта ямар кринж амьдрал вэ? Яаж юм бол? Ямар кринж амьдрал вэ? Өөр ямар кринж бичдэг юм бэ? За тэгээд сүүлийн коммент. Тэмүүжин хоорны хоолойтой ба. Би хоорны хоолой гэж яг юм. За тэгээд яг яагаад ингэж бүхэл бүтэн 2-3 жил өнгөрчөөд байгаа чинь энүүгээр ингэ бичлэг хийж байгаа юм бэ гэж үү? Зүгээр та нар одоо энийг үзэж байгаа зүгээр юм ютубер болох мөрөөдөлтэй ч юм уу янз бүрийн контент хийхийг мөрөөддөг хүүхдүүд байвал битгий хүмүүсийн тийм бүүлийдсэн комментиг оошиж авчий заяо. Чи өөрөө яг юу хиймээр вэ? Тэр хүссэн зүйлээ хийгээл хүмүүс баг байна уу, их байна уу үзэх, дагагч их байна уу, баг байна уу энэ тамаа байхгүй. Зүгээр эцсүүлдээ чи эргээд харахад
амар гоё байдаг байхгүй надад хувьд ч гэсэн. Одоо би хэдийгээр ингээд 3,000 дагагчтай байгаа ч гэсэн ирээдүйдээ хэдэн 100,000 дагагчтай болохыг үүсэхгүй. Тэгээд тухайн үедээ яг юу хийж исэн юм байна тэнийг дурак яг ямар юм хийж исэн юм бэ гэдгээ эргэж харахаар бас тий хүн ингээд явж сайжирна гэж байдаг байхгүй. Тэгээд дугаасаа бичлэг хийж байгаа юм уу ямар нэг юм хийж явсан дээр заавал эсрэг зүйл байдаг. Тий сайлахын хажуугаар муулах. Тийм болохоор энийг ерөөсөө авч үздэг байгаа тий. Тийм болохоор би бичлэгүүдээ хийгээд явдаг байгаа. Тэгээ муулсан, бүлийдсэн комментууд надад ёстой түй юм аа ёстой юу ч байхгүй шүү нэрэ. Ерөөсөө хамаардгүй байгаа шүү тий. Одоо энэ нөхрийг би аваад бүлийдүүлсэн ч гэсэн та нарт ёстой хамаач байхгүй шүү. Хай. Манай хүн гэрэл тусаад байл та. Компуандэ. За тэгээд нэг юм 2022 оны биш 22 оны биш 23 оны 1 сард болж исэн намайг бүлийдчихсэн комментуудыг олж авсан байгаа. Тэгээд надад зүгээр яг олдоод гайгүй байна гэсэн 10 коммент байгаа. Тэгээ үлдсэн 600 гаруй комментиг өөртөө ороод үзчихгүй эсвэл баг ихэнх нь мэдхвэлгүй. За ямар тач тэгээд энэ удаагийн бичлэг дууслаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад хажууд нь байл хонхон дээр дарахаа битгий мартаарай. Тийм тэгээд нөгөө нэг дээрийн баахан коммент бичдэг бичлэг гэд яатсан юуны дор амар их төсөөлснөөс их коммент ороод ирсэн байлээ. Тэгээд би тэнчэнээс аль болох таалагдсан 20 комментиг шүүж сонгож аваад 5K special дээр хийх болно. Тэгээд баяртай залуусаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.